Эрхэм үзэгчдийнхээ орой амгалан айлтгая. Цаг үйл бодол ярилцлагын нэвтрүүлгийн ээлж дугаарыг эхэлж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочны хойморт одоо Монгол Улсын гавьяат багш, Монгол Улсын боловсролын их сургуулийн бас хүндэт доктор төвшин төгсгөө байгааг урьсан. Урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За шинэ он гараад эд ажил эхэлчихсэн сайхан үе явж байна. Үзэгчд түмэндээ одоо ирж байгаа оны мэнд хүргэе. Сайхан жилийг үдээд сайхан жилтэй болцоолгож байна. Тийм ээ. За баярлалаа. Та бүхэн өнөөдөр бас үзэгчдэд хүргэх их чухал сэдв. Ерөнхийдөө одоо та бол одоо нөгөө таны үеийнхэн бид бас ярьдаг да ухамсарт амьдралынхаа гэж яриад ярьдаг. Миний одоо мэдж байгаагаар бол одоо бараг л 60 жил, 50 гаруй жил, 60 жил л энэ хүүхдийн байгууллагт одоо яг энэ хүүхдийн салбарын хүүхдийн асуудлыг, гэр бүлийн асуудлыг хөндөж өдөө одоо уламжлал эмтэй хослуулж ингээд судалж ирсэн юм судлаач эрдэмтэн хүн байгаа. Тэгэхээр ер нь хүүхэд гэдэг бол энэ амьдралын одоо аз жаргал бид хүүхдээ харж тэндээс одоо бүх урам итгэл юу байдгийг те амьдралын зорилгоо хүртэл тэндээсээ л хардаг хүүхдүүдээсээ хардаг ийм сайхан зүйл байдаг. Тэгэхээр хүүхдийн тухай ярианаасаа л эхлэе. Өнөөдрийн та бүхэн яриа бол ерөнхийдөө бүхэлдээ бас хүүхдэд чиглэх болов уу гэж ингэж бодож байна. Тэгэхээр ер нь та яг хүүхэд гэдгийг ингээд өөрийнхөө гоё тодорхойлоод хэлвэл юу гэж хэлэх вэ? За намайг урьсан энэ сайхан нэвтрүүлэлд оролцуулж байгаад баярлалаа. Миний хамгийн одоо шүтээн бол хүүхэд. Яагаад гэхээр би бол дан хүүхэд боловсролын байгууллагад насан туршдаа ажиллаад ирсэн. Олон түмэндж бас энэ талаараа нэлээд танигдсан юм хүн л дээ. Тэгээ хүүхдийн тухай нэг монголоор онцгой байдаг да. Тэгээ мэдхгүй газараас танихгүй хүн ирнэ гэж. Тэр юу вэ гэвэл? Тэр юу вэ гэхээр хүүхэд. Тэгэхээр бид нэ тэр танихгүй зочинг яаж хүлээж авах вэ? Тэр одоо бидний амьдралын ямар учир утга байдгийг гэдэг бол одоо хамгийн чухал сэдв болоод байна л да. Хүн төрөлхтний ерөөсөө оршин хувийн одоо учир энд л байгаа шүү дээ. Үндсэн тэндэл байгаа шүү дээ. Тэгэхээр би хүүхдийн байгууллагад олон жил ажиллаад хүүхдийн сонин гаргаж байсан, хүүхдийн ордонд байсан, найрамдал тусланд байсан, хүүхдийн төлөө үндэсний одоо агентлагт байсан, анхан шатны байгууллагад пени удирдагч багш байсан залуудаа бас эдэмлэгээний ажил хийж байсан. Энэ мэтэр одоо ингээд эргээд утгацаа зэрэг бид ямар ажил хийж байж вэ? Эргээд мөрөө харахтаа зэрэг над бодогдож байгаа юм их байгаа. Тэрний хүүхдээ зэрэг хүүхдийн асуудлыг үнэнгүй мөн чанараар нь ойлгож ажиллая гэвэл эцэгтэй гэр бүлтэй холбохгүйгээр болдгүй юм байна. Тэгээд энд би нэг эрхэм хүний алдрыг дурдмаар байна. Энэ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн ардын багш доктор профессор зохиолч Тувсан Дамбын дашнам монголчуудын одоо хүн бүтээдэг эрдэм гэж их сайхан ном бичсэн. Тэр ном бол одоо надад их сайхан таашаалтай санагддаг. Хүн бүтээдэг гэж байгаа үү? Тий, маш сайхан. Тэгэхээр хүн бүтээн гэдэг бол одоо нэг талдаа бол их чанартай бүтээгдэхүүн, аль эсвэл чанар муутай бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй адилхан юм л да. А гэтэл тэр бүтээгч нь бол хүн бүхэн байдаг. Тэгэхээр сайн хүн, сайн одоо санаанд хүрсэн бүтээгдэхүүн гаргая гэвэл тэр одоо эзэд дэд хамгийн их учир байна. Тийм тий. Хүнээр хүн гэж ярьдаг шүү дээ бид, тийм ээ. Тэгэхээр одоо бид хүүхдтэй ажиллахын тулд багш нарч байсан, хүүхдийн байгууллагыг ажилтан хүнч байсан, эцгийн гэр бүлийн судлаж тэдэнтэй хамтарч ажиллахгүйгээр одоо гавьтай үр дүн гаргахгүй юм байна гэдэг ийм бат ойлгоцсон. Надад хөрсөн л төрсөн. Ааха. Мэдхгүй газараас танихгүй зочин ирнэ гэвэл тэр юу вэ гэвэл энэ онцгой хүүхдээ гэж хариулах нь шүү дээ. Би ястаа анхудаа сонсож байна тий. Тэгэхээр хүүхэд бол өөрөө бид одоо хүүхдийг тухай ярихаар бол хүмүүс мэдээж юм ярьж ийн гэж магадгүй. Хүүхдийн та энэ оюун санааны талаас нь тэгэхээр хүүхэд гэдэг бол
танихдахгүй их нууц ертөнц байгаа. Асар их хөгжлийн хурд байгаа. Асар их хурц тусгал байгаа. Тань мэдгүй асар их том багтаамж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд гэдэг чинь бол тэр хэвээрэн одоо тэр том ертөнцийг ил болгож түүнтэй ажиллана гэдэг бол үнэхээр одоо нэг бодлын хэцүү. Нэг бодлын бол одоо калбар юм шиг бодож магадгүй. Сүүлийн үеийн эрдэмтэд бол квант боловсрал, квант физик, квант эмчилгээ гэх мэт ингээд яриад ухалж илдэ. Квант гэдэг нь хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, хамгийн жижиг юм одоо хааваа нүгтээд бидний ухамсарт байгаа. Тэгэхээр хүүхэд гэдэг бол тэр хэвээрээ далд ухамсарын судлагдах юм. Түүнийг бол бид ил аргаар судлаад одоо хүн бүтээдэг байх нь л дээ. Тэр бүтээсэн хүн маань одоо бидний хойчийг залгамжлагчд, бидний амьдралын учир утга юм л да. Хүнээс хүн бүтэн мэдээж та сая хэллээ. За тэр хүнийг бүтээх гэж байгаа 92 бие бинийгээ олж хань ижлээ сонгож гэр бүл зогслооно гэдэг бол өөрөө маш утга учиртай, маш хариуцлагатай юм. Тэгэхээр ханаа зөв сонгохын тухайтад тэр хоёр сайхан ханиуд учраад хайр сэтгэлээрээ бий болгосон тэр үр удмаа одоо чааш нь өсгөж өндөлгөх. Тэ энэ зүйлийн тухайтад тэр ханийн тухай та ер нь ямар одоо мэдээлэл мэдлэг үзэгчдэд маань өгмөр байна. Манай багш судлаачид хэлдэг юм шүү дээ. Нэг жил үерхэж бие биенээ таньсан бол 10 жилийн жаргал зовлон даах тэнхээтэй болно. За. 2 жил үерхэд 2 жил танилцаад ханилсан бол 20 жилийн одоо жаргал зовлон бол ажрахгүй туулах тийм боломжтой болно. За 3 жил үерхэд танилцаад 3 жилийн дараа одоо ханилсан бол тэр 30 жил одоо ямарч одоо зовлон бэрхшээлийг ажрахгүй туулна. Энэ хооронд бол хэдэн хүнийг бүтээж, хэдэн хүнийг одоо өөрийнхөө санаанд хүртэл бол төлөвлөж чадна гэж ингэж хэлдэг л дээ. Би бүр тэгвэл нөхөртөөгөө 4 жил үерхэж байгаа суусан юм байгаа. Нэхвэл одоо 40 жил. 40 жил бол ажрахгүй байдаг. Тэгэхээр одоогийн залуучуудад би юу гэж хэлэх гэдэг нь яаран сандран одоо бити одоо тэгж гэр бүл болоороо ядахта бие биенээ сайн таних байж хүн бүтээх одоо бэлтгэлтэй болж байж. Яа. Өөр ингэсэн бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд, ах уурчны хувьд, арга ухааны хувьд өөр ингэсэн одоо болцоотой болж байж одоо ханилуул суувал тэр хүүхдийн төлөө хүлээх хариуцлага тэрний төлөө хамтарч ажиллах боломж нь бол одоо их сайн байна гэж ингэж хэлэх гэж байгаа юм да. Эрүүл мэндийн байгууллагуудад одоо ч байгаа л да гэр бүл төлөвлөлтийн кабинет гэж байдаг байсан. Залуу гэр бүл болох гэж байгаа улсуудыг эрүүл мэндийн талаас, тэр сэтгэл зүйн талаас нь бүх талаас нь ингээд бэлддэг. Тэ эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнөл гэж ярьдаг шүү дээ. Гэх мэтлэн тэгэхээр энэ гэр бүл төлөвлөлт гэдэг юм одоо яг мэдээж 1 жил үерхэж хоорондоо юугаа ярилцахын, юугаа ойлголцохын 2 жил болчвол илүү бүр нарийн юу руу орохын 3-4 жил болоод үерхэд тэгээд одоо эцэстээ хоёлаа хань жил болж дундаасаа өөр хүүхдтэй болъё гэдэг энэ шийдэлд хүрнэ гэдэг бол магадгүй тэр нөгөө ойлголцохгүй байсан олон зүйлүүдийг нэг шугамд нэгтгэхийг л харуулж байгаа цаг хугацаа юм уу да тийм ээ. Тэгэхээр бид хоёрын өнөөдрийн сэдэв бол хүүхэдчүүд хүн бүтээх. Тэгэхээр гэр бүл төлөвлөнө гэдэг бол ахуй амьдралаа төлөвлөнө, уран байртай болно. Энэ төр гэдгээс арай өөр. Өөрөөр хэлбэл хэдийд хүүхэдтэй болох. Хэдэн хүүхэдтэй болох. Эндээс хэл. Тэгэхээр чинь одоо хэдэн жилийн зайтай хүүхэдтэй байх. Энэ үхнийг бол түүш одоо санааны зоргоор болохгүй одоо байж болохгүй байхгүй. Орчин үед ялангуяа энэ чинь хүн ухаалаг болчихсон. Гэр бүлийн амьдралыг аваад явдаг удирдлага зохион байгуулалт одоо менежменттэй болчихсон.
Хэдий хүүхдээ. Одоо зарим хашир энэ Улаанбаатар хотын залуучууд хэлж шүү. Утаатай үед бол эхнэр жирэмсэн байхгүй байвал гэсэн. Өдргээд. Тийм. Ялангуяа янз бүрийн хордлого мордлого одоо Тэгэлгүй яах вэ? болцсохгүй гэж. Тэгэхээр манай монголчуудын одоо өв уламжилт хүртэл байгаа шүү дээ. Яаран сандран одоо бити энгэр зөрүүл, сарны туяанд энгэр битгий зөрүүл. Тийм үү? Ууга шуутасагт энгэр битгий зөрүүл. Тийм бид дээ. Хүүхэд учиртай. Ийм үед бол хэрэг хүүхэд болчвол тэр хүүхэд би махбодын сэтгэл санааны үед эмгэг болчих магадгүй гэж. Одоо овоон дээр эмэгтэй хүн гарахгүй гэдэг яриа байдаг. Тийм. Тэр нь бол эмэгтэй хүнийг доорд үтсэндээ биш эмэгтэй хүн кевлидээ ураг тээж явж магадгүй шүү дээ. Гэтэл овоо гэдэг чинь бол энергийн том цуглар газар тэнгэр хоёрын уур амьсгал бол уулзж байдаг. Газрын уур амьсгал, тэнгэрийн уур амьсгал уулзж байдаг. Цэг шүү дээ. Тэр цэг дээр бол ямар нэгэн энергийн долгионд орчих юм болох ураг. Гэсэн санаанаас тэр овооны газар эмэгтэй хүн бит явчаар ямар эмэгтэй хүн бүрийг чи одоо жирэмсэн бол оч болохгүй, жирэмсэн биш бол дээш агаар гэж одоо ярих арга байхгүй шүү дээ. Гэх мэт. Зөв. Та түрүүн хэллээ Дашнямга номыг тэр номон дээр ч гэсэн би бас санаж байна болбраа үйлөө золбраа үйчлөө нэг ер нь энэ эхийн хөвлөд бүрэлдэн тогтхоос өсвөлээд л тэр хүүхэд гэдэг тэр нандин ертөнц чинь яаж энергийн хайрлахын хөгжим сонсгуул одоо уян зөөлөн болдгийн гэлээ гэл одоо бид нар бол нэг юм хөрвийн аргатай юм яриад байдаг шүү дээ. Гэтэл энийг та одоо ер нь юу гэж одоо онлж уншиж тайлбарлаж ярих дуртай. Манай монголчуудын одоо хүн бүтээдэг эрдэм бол одоо их уламжилт соёлын өв юм. За. Энэ соёлын өв дотор бол бие давхар эмэгтэй хүн одоо далжиж битгий суу. Хажуулдаж битгий хэвт. Тийм бид нүдэндээ улаа битгий үз. Чихэндээ мууг хараад битгий сонс гэдэг шүү дээ. Тэр ч өөрөөр хэлбэл эхээрээ дамжаад долгион шинээр бий болж байгаа хүний тархинд юу очиж буух юм бэ? Юу суух юм бэ? Ямар төрөлхийн одоо өгөгдгөн бий болох юм бэ? Энийг бол хэлж байсан хэрэг л дээ. Тийм учраас бол тэр монголчуудын энэ эрдэм ухаан дотор аман хуулин дотор жирэмсэн эмэгтэй одоо цэвэрлэх зүйл. Бие давхар эмэгтэй хүнтэй харьцах одоо ёс уламжлал гэж одоо байна. Жишээлбэл одоо бие давхар эмэгтэй хүнийг гомдоож болохгүй, гордоож болохгүй, уурлуулж болохгүй, зовоож болохгүй. Тэр хүн хэрв тиймэрхүү гаднаас ийм уур амьсгал яг тэр өр хөврөл тэр урагт бол очно. За тэгээд хамаагүй одоо арх хэрглэж болохгүй, тамхи хэрглэж болохгүй. Хортоо одоо янз бүрийн хүчтэй эм одоо ууж болохгүй. Жирэмсэн үед бол одоо бүр хууч юм ч одоо тэмээний мах битгийд туулааны мах битгийд тэмээний мах гэдэг чинь одоо сэрүүн чанартай магадгүй тэр бол одоо хүүхдэд одоо өлөг хууч та болох тийм одоо нөхцөлийг бүрдүүлдэг байж магадгүй л дээ. Гэх мэт тэр монголчуудын одоо жирэмсэн эмэгтэй цэвэрлэх тэр юун дотор байгаа аман хуулийн дотор байгаа тэр их олон юм ч юм бол цаана амьдралаар шалгагдаад ингээд одоо тэр нотлогдоод зарим шинэ хүний одоо тэр тарих бүтээгдэхүү, тэр хүний хувь заяа бүтээгдэхүү, тэр хүний далд ухамсар бий болох тэр бүхэлдлийг хангадаг гэсэн үг. Тийм учраас манай Дашням доктор золбор үеийн хариуцлага гэж яриад байгаа. Золбор үе гэдэг бол ургийг хамгаалах, ураг багт нь одоо хүний хөгжлийн үндэс суурийг тавих, зөв одоо мэдээллийг өгөх энэ талыг өөрөөсөө дуу хөгжим ярьж байна. Энэ ертөнцийн амьдрал чи ерөөсө долгиоллог, бүхэллэг ийм хоёрхан юм байгаа шүү дээ. Тэр долгион гэдэг чинь бол хөгжмөр дамждаг. Хөгжмөр дамждаг. Дуу аваагаар дамждаг. Одоо би нэг тодорхой жишээ хэлье л да. 1970-аад үеийн Болгаарт нэг хөгжмийн сүрхий авьяастай
хүүхэд гарсан. Тэгээд одоо багш нар урлаг судлаачид энэ одоо хаанаас үе дамжсан одоо авьяас вэ гэж судлаад үзсэн. Аавын талд, жижигийн талд тийм урлагийн авьяастай хүн их байхгүй. Тэгээ судлаад байсан чинь залуу хос залуу одоо хоёр залуу гэрвэл болоод эхнэр нь бол жирэмсэн болохтой зэрэг нь нөхөр нь баахан пянз тоглоулыг пянз авчирч өгч. За миний найз одоо намайг байхгүй уйдах юм болж хөгжим сонсож байгаарэ гэж. За тэгээд тэр хөгжмийн ус агуу Моцарт, Бетховен одоо Шопен энтрийн одоо мундаг сонгодог хөгжмүүд, Болгар ардын одоо үндэсний дуу хөгжмүүд байсан. Тэр дууг сонсоод нөхрөө хүлээж угаад орой эрэхт хоолунд хийгээд байдаг гэргийг дуу хөгжмийн яваастай хүүхэд төрүүлээ гэж. Ингэж хэвлэж бичсэн байна. Тийм бай. Гэтэл одоогийн энэ хүн төрлөختний одоо альч олон үндэстэнд бол одоо энэ ийм юм байгаа юм. Жишээл Африкийн одоо тэр овгууд дотор бол нэг эмэгтэй одоо жирэмсэн болоход тэр тосгоноороо нийж сайхан дуу дуулдаг, нөгөөхийг баясгадаг. Гэтэл одоо исламын шашинтай орнуудад бол Коран судрын одоо тодорхой шүлгийг уншаад тэгээд одоо тэр тайвшруулж хэмлийг илдэг шиг. Энэ мэтэр бол гэтэл ангаахын хэлж байгаа шүү дээ. 6 сараас эхлээд ургийн тарих хөгжөөд гаднаас долгион авч дуу хөгжим сонсдог тийм одоо чадвартай болдог. Тэгэхээр хүний төрөлхийн тэр сайн сайхан одоо болцоог бүрдүүлэхийг хаана хийж болох вэ? Дашнан багшийн хэлдгээр зулбраа үед буюу хэвлийд байх үү? Хэвлийд байх нь. Тийм учраас манайх бол хэвлийд хүүхдийг одоо хөгжүүлэх, хүний хүн болгох энэ асуудал бол монголчуудын өв уламжилд бол их байсан учраас тэр жирэмсэн эмэгтэйтэй харьцаа. Тэр чинь бол нэг талдаа ижигтэй харьцаж байгаа юм шиг нөгөө талдаа бол шинэ хүний нөгөө төрөлхийн өгөгдхүүнийг далд ухамсарыг бий болгож байгаа хэрэг шүү дээ. Тийм байна. За ингээд эхийн хэвлийн тэр булбраа үеийн дуусаад магадгүй одоо их мэндэллээ үр хөвгтэй эсэн минь сайхан одоо гаргаж авлаа. Ингээд хүүхд ёстой гар дээрээ одоо улаан нэлзраа хөвгтэл хэрхэн яаж өсөх үү тэр хүүхдийг гэдэг энэ үе рүү орно шүү дээ тийм ээ. Шинэ хүн шинэ зочныг шинэ зочноо үзээд зочныг одоо уурах. Тэгэхээр одоо энэ бид шашны номыг бол зарим усууд тийм нэг юу гэж одоо нэг мэрэг төлөг байна. Аль эсвэл одоо нэг тийм суртал ухуулга байна гэж одоо. Гэтэл зарим нь одоо их мундаг уран зохиол байдаг шүү дээ. Жишээл Маан гүмбэн гэдэг одоо содор манай айлуудад бий. За. Тэр содор дотор бичснээр бол хүүхэд төрж байна гинэ. Да. Хүүхэд төрөхдөө тэр одоо их баригч их барьж байгаа. Одоо хүүсний ээж, газрын ижээ тосоод авч байдаг. Хүүхэд орилж байна гинэ. За. Тэгтээ тэр хүүхэд яагаад орилж байгаа юм бэ гэдэг тэр ямар айхтар ширүүнд оршихын гараараа намайг одоо хүлээж авч байна. Энэ анхны амьсгаа авсан чинь ямар муухай нэртэй газар би ирвэ. Би яаж нэг насаараа энэ дэлхийдээр амьдэрдэг вэ? Яа дасдаг үлээ гэж хүүхэд орилж байгаа, уулж байгаа юм гэнэ л дээ. Гэтэл хүний 5 мэдрэхүү хамгийн одоо анхных нь хүрэлцэх мэдрэхүү. Үнэрлэх мэдрэхүү. Тэгээд дараа нь амтлах мэдрэхүү дөнгөж гарсан хүүхдийг бол ангир уургаараа болдог. За тэгээ хэсэг хугацааны дараагаар гэрэл тасаад ирэхээр харах мэдрэхүү. Тийм үдэ нэг усан дотор байсан чихэн онгоогоод ирэхийн үед бол дуу аваа сонсно. Ингээд 5 мэдрэхүү бүрэн ийм одоо бий бол. Тэгэхээр эхнийх нь бол хүн болох, хүний төрлийг олох том үе байна. Одоо бол хүн гэдэг одоо төрх олох үеийг хэлж байна. Манай
дэлхий дээр мэндэлсэн шинэ хүн. Тэгээд тэрнээс хойш тэр хүн одоо хуучныхаар нэг кинос гэж монголчууд хэлдэг. Кинос гэдэг чинь хүн байсан шүү дээ. Хүн бидний нүдэнд харагдаагүй тэр байсан шүү дээ. Их хэмжээнд байсан. Эвлэдэл байсан юм чинь. Тэгээд тэрийг кинос гэж хэлдэг. Кинос гэдэг чинь тэр хүн он цагийг эзэлж байсан уу? Эзэлж байсан. Манай Монгол улсын Хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч одоо манай Тангадын Галсангой бас нэг сайхан үг бичсэн. Тэр юу гэдэг өр буйны үе гэж. Өөрөөр хэлбэл ураг бий болох. За. Дараагаар нь бол тэр огтон сүйрлэх. Огтон сүйрлэх үе гэдэг нь бол нөгөө ураг сүйрлэж одоо нэг дуусгар болгоо. Тэр ойлгомжтой шүү дээ. Жижигхэн одоо тийм огтон сүйрлэх гэж. Тэгээд дараагаар нь бол одоо тэр үеэсээ бол ингээд мэдлээд өлгийтэй үе. Өлгийтэйгийн дараагаар бол одоо уулынхаа үе. Өлгийтэй болно гэдэг чинь өөрийн орон гэртээ болж байна. Шинэ хүн ирээд. Өөрийн одоо халуун дулаан уур амьсгалтай болж байна. Дараа нь тэр уулынхаа болно гэдэг чинь бол хүнтэй харилцаж байна. Хүүхэд уулна гэдэг чинь өсгөрөө уулж болно. Норч уулж болно. Амьсгаа нь одоо ямар нэгэн таагүй байх юм. Өлгийн чанга тусуулах юм бол уулахаас өөр ямар хэлээд тэр хүнтэй харилцах юм. Яг үнэ. Тэгээд уулынхаа үе. Тэрний дараагаар бол одоо мөлхөө үе. Мөлхөө үе гэдэг чинь бол тэгээд ойлгомжтой. Тэгээд мөлхөөгийн дараагаар бол одоо хөлд орох үе. Тэгээд уйлаг бат 60 чуганцын үе гэдэг ингээд нөгөө шинэ хүний 3 настай хүүхдээ дай хүргэн шүү дээ. Тий. Тэр хүртэл үеийг бол одоо үндсэндээ монголчууд ээжийн сургууль гэж хэлдэг. Ээжийн сургууль. За. Өөрөөр хэлбэл ээж бүхэн багш. Хүүхэд бүхэн түүний сурагч. Ээжийн сургуулийг 2 жилийн дотор амжилттай суралцж төгссөн хүн одоо цэцэрлэгт орно, сургуулийн өмнөх боловсрол. Төрийн одоо хүн болоод нийгмийн амтан болоод явж байна. Таны саяны ярьсан дотор бол хамгийн ойрхон одоо өөрөө туулсан бол тэр одоо нөгөө уяаны ингээд уйчдаг тэр чинь их чухал. Би бас дүүнэрээ эдэр их жах нарын хүүхдүүдийг тэгж уйж өн тооноос уяал үгүй тооноос уяад багтай ханнаас уяал ингээд тэгээд их тийм хэсэг уйлж байгаа тэгээд уйлахаа болчдөг. Тэгэхээр энэ нилээн төлөвшдөг баха гэж боддог байхгүй. Өөрөө ч гэсэн уйжил өсгүүлсэн юм байлээ л дээ. Тэгээд ер нь саяны одоо бүх энэ аргууд бол яг л нөгөө нэг тийм хүүхдийн бас нэг тэр нөгөө хүмүүжил төлөвшлийг бас бий болгож байгаа л нэг хэлбэрүүд үү. Энэ та бүхэн өнөөдрийн яриа бол тэр хамгийн одоо хүн бол хамгийн анхан шатны үеийн тухай бол одоо биднүүдийн яриа үргэлжилж байна гэж ингэж бодож байна. Зулбар үеийн дараагаар булбар үе хэлж байна. Тэр өөрөө тэр уяаны тухай ярьлаа. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг олон арга дотор байгаа нэг нь бол хүүхдийн уяа. Уяа гэд өлзийтэй хүүхдэд гэж хэлдэг. Уюусан хүүхэд бол галд орохгүй. Тийм бидтэй. Янз бүрийн одоо ойр янз бүрийн хурц ирмэгтэй юм өргөхгүй. Жаахан одоо малын хөлний юунд орохгүй. Хөлд орчихгүй одоо ингээд амин насанд нь өлзийтэй гэдэг. Өөрөөр хэлбэл тэр уяан дотор бол миний эзлэх орон зай хаа байна уу? Аюулгүй орон. Ийм мэдрэмжийг одоо бий болгоо. Тэр уяанд өссөн хүүхэд хар багасаа миний оршин сууж байгаа гэр орон миний амьдралын орчин ийм байна. Энэ дотор би захирагдах ёстой гэдэг мэдрэмжийг ямар нэгэн хэмжээгээр суулгаж өгч байгаа гэж ингэж хэлж байна. Монголчуудын ширгэлэх гэж ёс байна. Одоо хүүхэд ингээл одоо танихгүй хүн ирээл юм уу? Ямар нэгэн чочсноос юм уу? Ямар нэгэн юмнаас болоод хөслөө гэдэг. Тий, хөслөө. Хөслөхтэй зэрэг нь бол ширгэлж байна гэдэг. Ус эргүүлж байна гэдэг. Яагаад тэгж байгаа тэгээд дараа нь зүгээр болчихдог.
Өөрөөр хэл хүүхдийн гадна талын гэрлэн бий байна. Хүүхдийн гадна талын гэрлэн бий тогтворгүй. Тогтворж амжаагүй. Тэр үед нь гаднаас ирсэн танихгүй хүний хүчтэй гэрлэн бий бол нөгөө хүч нь бол айлгчдаг ч юм уу тий. Одоо тус одоо зад зохиод одоо ингээд нэвтэрч зайгаргаад эвдрээд нөгөө хүүхэд өөрчилсөн бол одоо нөгөө галаар энергийн одоо тийм нөхөн сэргэлт хийгээд усаар усны урсгалаар нөгөө энергийн гадна эперин биеийг бол ингээд бүрэн бүтэн болгочих байгаа. Тэгээд нөгөө хүүхэд тайвшраад унтчихдаг тий. Өөрөөр хэлбэл одоо энэ монголчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжил дотор байгаа энэ их олон юмнуудыг бол бидэд шинжил ухааны үндэсний нэг хэрэгтэй байгаа. Энийг бол мэдхгүйгээ бол байхгүй юм шиг. Мэдхгүй юм бол буруу юм шиг ойлгож ерөөсөн болохгүй. Энэ ямар учиртай олон зуун жил одоо хэрэглээд ирсэн юм бэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй юм. Хүүхдийн хоол хүнс тэр сая таны тэр уяатай байгаа хүүхдийг өлзийтэй хүүхэд гэж хэлдэг шиг тэр их зөв гой сонсогдож байна. Нээрэл элдв юмд өртөчлгүй өөрийнхөө аюулгүй орчныг бий болгоод тэгээд уяатай байх нь тэр хүүхдэд өлзийтэй байх нь ш. Оо чи одоо ингээл явж ивэл өлзийтэй шүү гэж эцэг эхчүүд биднийг хэлдэгтэй яг адилхан сонсогдлоо. Тийм мэдрэмж бий болгож. Анхны мэдрэмж. Тийм байна. Хүүхдийн тэр хоол хүнс хооллолт тэр эхийн сайхан сүг орлох юм гэж ер нь байдгүй юм байлээ л дээ. Тэгэхээр ангир уурга даамлуулахаас өксүүлээд одоо үед чинь бас нэг ийм хүүхдийн бэлэн хоол мөнчих гарч за тэгээд ихэн одоо хөндөө бас сүү багтай энэ сүүгүү тэгээ одоо ингээд бэлэн одоо бүтээгдэхүүн авахаас аргагүй боллоо гэд ингээд байж идэг. Энэ ер нь дээх нь үед бол ямар тийм байсан биш. За яг хөө мэдээж бас үнэнийхээ сүү мөг өгч болдог л байсан байх. Энэ дээр та ямар бодолтой байдаг вэ? Ямар ч амьтны үр төл эхлээд эхийгээ хөхөж байгаа. Эхийнхээ мемрүү бол бүх амьтны үр төл бол одоо тэрнлүү тэмүүлж байгаа. Энэ бол хүүхэд нөгөө амтлах мэдрэхүүгээ бол тэр ээжээсээ бол тэр бүр одоо тэр цаад одоо тэр далд ертөнцийн жамаар эхийн ангир уургийг амлуулж байгаа. Тэгээд их ангир уургаа амлуулад тэрнээс хойш эхийнхээ хөхөөр олоод одоо энэ эхийн хөхөөр хооллох 7 хоногийг дэмжих гэдэг юм уу одоо дэлхийд дахин ч юм бол ангир уургач гэдэг юм уу янз бүрийн хөтөлбөр төслүүд хэрэгжүүлээд манайхан ч бол одоо бүр маш их дэмжиж монголчуудыг хүлээж авсан шүү. Социализм үед бол бараг чиний наад мем дотор чинь одоо удаа хуримтлагдсан заваа юм байгаа одоо тэрнийг эхлээд саа тэгээд одоо нэг цэхэр одоо тийм шингэн гаргаад тэрүүгээр амлуул гэх нь холгүй тийм одоо ангаах хоног говьл байсан байхгүй юу? Гэтэл тиймгүй. Ер нь бол өнөөдөр 6 сар заавал эхийн сүүгээр хоол. Эхний 6. Тий эхний 6. Энэ эхийн сүүг орлох одоо тийм тэжээл байхгүй. Энэ чинь насан туршийн дархлааг бий болгож өгдөг. За тэгээд 6 сар болсноос хойш бусад одоо борог хоолнд оруулна. Борог хоолнд оруулна гэдэг чинь гаднаас тэр хоолыг орж ирэхдээ тэр ходоод нь хүлээж аваад тэрнийг боловсруулдаг тийм одоо ухаан жишээлбэл Буддааны шүүсөг нь насан туршдаа цагаан будаа гэдсэн эвдрэхгүй. Одоо төмсний ногшог нь насан туршдаа одоо төмсөдөд гэдсэн эвгүрэхгүй. За тэгээд тарг уг нь насан туршдаа тарг боловсруулах дадлаг чадвартай болно. Жимсний шүүсөг нь тэр жимсийг таниад боловсруулдаг тийм өөрөөр хэлбэл ходоод нь ухааж хийж байгаа. Ходоод нь тиймээс аль болохоор 6 сараас хойш одоо борог хоолнд оруулах бантангийн чөк хэрэгтэй, шөлийн чөк хэрэгтэй, таргийн чөк хэрэгтэй, жимсний шүүсний чөк, төмсний ногш тэр иддэг бүх юмнуудыг анх удаа амтлуулад ингээд сургачвал дараагаар нь гэдсэн эвгэрхийн одоо аюулаас бол яг тэр гэдс чинь бол ходоод бол боловсруулдаг тийм чадвар дадлагтай болчихно гэсэн үг. Ингээд
бор хоолнд орох ажил бол эхэлжтэй тэр хүүхч явандаа бол өөрийнхөө дуртай хоолыг сонгож идээд байдаг. Дурсан хоол. Ийм бол. Таны яриаг сонсоод байсан чинь бүр нөгөө хүүхдийн эмч шиг болтлоо. Одоо та бол нэрээ хүүхдийн нэртэй ямар байгууллага, салбар, үйл ажиллагаа юу л байна. Бүгдийн судалсан мэдсэн хүний одоо хүүхдийн эмч шиг хэмжээнд бол үнэхээр энэ судлаач хийжээ гэж. За тэгэхээр яг аргагүй одоо эхийн хөвлөд анх хүүхэд олохоос гисүүлээд бид ямар уламжлал, ямар дэг жаяг юугаа алдаж гээснээс болоод магадгүй өнөөдрийн одоо чи муу хүүхэд шүү гэж хэлэгдэх хэмжээний хүүхдийг би бас бий болгочод байгаа юм бэ гэдэг бол угаасаа таны ярианд бол ингээд ойлгогдож байна. Тэр хүүхдийг хөвлөд байхаас нь л бид зөв авч явахгүй бол энэ дээр үндэслэж ярьж штэ хоёулаа тийм ээ. Тэгэхээр хүүхдэд олгох нэг юм дадал хөвшил энэ тухай түрүүн хоёлаа зүгээр уяхын тухайд бас ингээ яриад эхэлчихлээ. Тэгэхээр ер нь ингээд 3 нас одоо нэг бас үг байдаг штэ хүүхдийг 3 нас хүртэл нь хатан хаан шиг өсөг, 6 нас хүртэл нь 5 нас хүртэл нь тийм юм шиг өсөг өдр гэд ингээд бас юм байдаг. Энэ одоо зөв үгийн томьёолч бол бас нэг цаанаа бол бас л судлагдхуунтай хэлсэн юм байх гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр энэ ингээд дадал хөвшил олгох гэдэг дээр та бас судалсан мэдснээс хаваалцаач. Бид одоо хүүхэд 3 настайд нь дай хүргэнэ гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр ихийн хөвлөд 1 жил гарч ирээд 2 настай байхад нь 2 ойтой болчоод ингээд 3 ойтой гээд 3 настайгаа дайхын үргэж шүү дээ. Ер нь дай хүргэнэ гэдэг чинь хүүхдээ тэр хүний өсгөдөг чинь бол антин юм шүү дээ хүний. Сансрын удмаас сансар хорвоогоос энерги авч байдаг ийм одоо антин. Тэр антин бол бэлэн болоогүй учраас бол сансрын эрчим хүчийг нялхгүйхэд залуу сайхан аав ээжигээ дамжуулж эрчим хүч явна. 3 нас хүрээд ирэхдээ зэрэг өөрөө унган дайхаа үргэлгээд энэ бол олон антины одоо ам нээгдээд ингээд одоо өөрөө хэлбэл би дааж одоо энүүтэй адилхан 3 нас ер нь 3 нас гэдэг чинь одоо энэ хүртэл ингээд хүний төрлийг одоо хүн төрх байгаад 3 настаас үндэ хүний төлөв сууж эхэлж. Төлөв сууна гэдэг чинь бол үндсэндээ бол хүн одоо ухааж эхэлж байна гэсэн. Өөрийн гэсэн ухаантай. Ер нь дахин үргэл өсөх хүүхд бол өөрийн гэсэн ухаантай болчихдгийг шүү. Тэр. Өөрийн гэсэн тийм мэдрэмжтэй өөр. Тэгэхээр монголчууд 3 нас хүртэл бол хаа мэт тах гэдэг. Яг тэгдэг. Хаан гой морилж явахад бол тэр үзүүртэй юм тэр энэ бол зайлуулах хэрэгтэй. Тэр юм эвдэж хэмгэлчих гэвэл тэр хүний эрх шүү дээ. 5 нас хүртэл бол хатан мэт тойл гэдэг. Өөр хэлбэл бие махбодын хувьд бол одоо 5 нас хүртэл 5 жил одоо чи одоо нэг гадаад орнд 5 жил одоо Японд 5 жил амьдралаа гэж бодъё. Чи 5 жилийн дотор Японд сурах уу? Сурна. Японы ёс заншлыг мэддэг болох уу? Болно. Японы хоол хүнсэн чи дасах уу? Япон хүнтэй харилцаж чадах уу? Чадна. Тэр шиг 5 нас хүрсэн хүн чинь манай дэлхийд жинхэнэ монгол хүн болчих байгаа байхгүй. Тэр 5 нас хүртэл нь бол хатан мэт тойлж одоо яг бие махбодын сэтгэл санаа нь бүрэн бэлтэх гэсэн үг. Тэгээд дараагаар нь 6 наснаас эхлээд 13 жил орох хүртэл бол одоо харц мэт дагуу зураг гэдэг. Энэ үедээ бол хүүхэд одоо ажил хөдөлмөрийн дадлаг чадвартай болохоос эхлээд өөрийн үзэл санаатай болохоос эхлээд тэгээд 13 нас хүрлээ өсвөр наснаа шилжихтэй зэрэг нь одоо хань мэт зөвлөж өөрөөр хэлбэл 13 14-тэй хүүхэд бол энэ барагтаулж эцгийн бурууганд орохгүй шүү дээ. Тийм үү. Үзэл бодлоор хандсан шүү дээ.
Таны энэ сайхан номыг би бас нэвтрүүлэгт орохын өмнө тань харж ирсэн. За тэгээд улсыг соён гээгүүлэгч гэрийн төр гэж энд чухамдаа л одоо тэр Монгол гэр бүлийн ухаан тийм ээ хүүхдийн хүмүүжил төлөвшил тэр одоо өнөөдөр ярьж байгаа тэр эхийн хөвлөд байхаас эхлээд нас бий хүрэх хүртэл тэр төлөвшил юм яаж явж ирсэн уламжил ямар байсан гэд. Тэгэхээр ингэж ярьдаг нэг айлын ууган хөө, дунд хөө, отгон хөөж гэдэг юм уу тий. Тэр бас их учиртай юу. Тэр ууган хүүд хандах эцэг эхийн олгох ухаан ч байдаг юм уу. Дунд хүүг яаж залуурдаж явах хэвтэй. Отгон болохоор яах гээд байдгийг. Отгоныг бол ихэвчлэн жаахан эрхлүүлчих гээд байдаг тал бий. Эрхэлсэн хүүхэд юуны хүзүүнээс дөө гэдэг үлээ бухын үзүүнээс хатууч гэдэг үлээ бас нэг юм. Тэгэхээр энэ ямар айлын том хүү болж төрж гэнэ үү ямар хүүхэд бол төрж байгаагаас тэднэрт үзүүлэх тэр одоо төлөвшил хүмүүжлийн бас арга ухаан гэж байх уу? Би нэг санамсаргүй жижигхэн тийм судалгаа хийсэн. За. Энэ 1990-ад оны төгсгөл 2000 оны ихэр бол энэ тэндгүй сургалт өдөрж явдаг байлаа л да. Дараагаар нь би 2000-ад оны эхнээс одоо гэрэл хөстийн ордонд залуу гэр бүл зориулсан сургалтууд ярьдлаа л да. Энэ үед санамсаргүй судалж байсан аймагуудын эмэгтэйчүүдийн байгууллагын одоо өдөрдөж байгаа дарга нар ихэнх нь айлын ууган охид байсан. Аа за. Цагдаагийн хүүхдийн хэсгийн одоо ахлагч юу хүүхдийн байцаагч улсуудыг судлаад үзсэн чинь ихэнх нь бол айлын дунд хүүхэд байсан. Нилээд олон цэцэрлэгийн одоо багш нарын судлаад үзсэн чинь айлын отхон охид бол байсан. Тэгээд би бодож байсан. Энэ айлын ууган охтууд бол жирэн тэр захирах, зохион байгуулах ийм одоо мэдрэмжтэй хүн болоод явандаа эмэгтэйчдийн байгууллагын зүтгэлтэнгүүд болчих. За. Дунд хүүхэд бол тэр ах эгчийн үгийг хүлээж аваад ёсчлон биелүүлдэг шиг нөгөө тушаал биелүүлэхэд бэлингээд байдаг тийм хүн болчихжээ. За тэр айлын одоо баг одоо октод бол их зөөлөн, уян, хайрлах, ээнэгч сэтгэл ариунтайгаар цэцэрлэгийн багш нар болж би дотор тиймэрхүү дүгнэлт хийсэн байхгүй. Тэгээд дараагаар нь би бас лавшруулад үзсэн. Айлын ууган хүүхэд, дунд хүүхэд юм уу, отхон хүүхэд хоорондоо ханилахаараа бие биенийхээ их ханилгаатай. Айлын хоёр ууган хүүхэд нийлэхээр өрхгэрийн эрх тушаалыг булаацалдаад хоорондоо маргах, бие биенээ захирах, шүүмжлэх ийм аяс ихтэй юм шиг. Айлын хоёр дунд хүүхэд нийлчихгээрээ бол амьдралд одоо тодорхой шийдвэр, зөв шийдвэр гарч чадахгүй. Хэн нэгэн ах эгчээс, хэн нэгэн хүнээс асууж туслаж гуугаад байд юм шиг. За тэгээд айлын хоёр утхан одоо нийлчихгээр бие биенийхээ үгийг даахгүй. Бие биендээ одоо эрхэл тунхын их байгаа юм шиг. Иймэрхүү санаанууд их гарч ирж байсан л да. Зөв зөв. Тэгэхээр ер нь манай залуучууд хань ижлээ сонгохдоо би ер нь айлын ууган хүүхэд одоо айлын дунд юм уу отгон хүүхэдтэй яах юм бол миний зохицолтойгоо илүү байж магадгүй гэж дотроо бас бодож байвал зүгээр юм уу гэж бодоод байгаа юм л да. За их нарийн юм харах нь шүү дээ. За баярлалаа. Хүүхдийн тухай яриа бол хизээч дуусахгүй тий. Тэр гэгээ сайхан бухныг нь тэр уламжлал ёсыг нь за хүүхэд хүмүүжүүлэх арга ухааныг нь бол бид одоо бас үргэлж цаг тутам одоо насан туршийн боловсрал гэдэг шиг байнга суралцж явах учиртай. Тэгээд мэдээж улс үндэстэн байгаа л бол гэр бүл оршин, гэр бүл байгаа л бол үр хүүхэд орших нь үнэн. Тэгэхээр энэ үннийг зөв сайхан авч явахад ямар зүйлийг одоо бас харж харгалзах ёстой вэ гэдэг энэ сайхан ухааныг, энэ сайхан уламжил ёсын талаар одоо олон нийтэд үзэгчдэд сайхан мэдээлэл өгсөн тань маш их баярлалаа. Таны ажил амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье. Ерөөл отор шиг ээ. За баярлалаа. Манай өнөөдрийн цаг үйлсэл бодол зочны хойморт Монгол Улсын гавьяатагш боловсролын их сургуулийн хүндэт доктор Төвшин Төгс оролцлоо. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай үзэгчдээ.
баярлалаа.